Яг үүндээ нэг 8 жилийн төрийг бүтэн самарчлаа шүү дээ. Одоо дахиад самардаг хүн гарч ирээд дуусгачихвэ гэж би жишээний дотрик болгоомжлж байгаа шүү дээ. Монголын төр дараачийн самралтыг бол даахгүй болчихдог. Төгссөн сургуулийнх нь боловсрал байна. Амьдралаар болж явсан боловсрал нь байна. Яг энэ цаг үед энэ голын ноён нуруу хэрэг болох юм болов гэж бодоод байгаа шүү дээ. Эрхэм та бүхнийхээ амар амгалан айлтхан мэдчихлээ. Эвтэй Монгол мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулно. Твиттер дэх залуусын санаачлагаар нэр дэвшигч энх болт явуулгын цэцэрлэг хүрээлэнд хэсэгхэн хором залуустай ярилцсан юм. Сурталчилгааны ажил эхэлж иргэдтэй хийх уулзалт их байгаач залуусын санаачлагыг хүндэтгэх нь зав гаргана гэдгээ нэр дэвшигч өөрийн твиттертэй жиргсэн юм а. Ингээд залуус өөрсдийн сонирхсан зүйлсээ асууж чөлөөт уулзалт дулаан уур амьсгалтай болж өнгөрсөн. Уулзалтаас хийсэн сурвалжлагыг одоо хүлээн авч үзнэ. Ерөнхийдөө нэг сошиал орчинд байгаа залуучууд тантай бас нэг юм энгийн уулзах цаг гаргаж өгч байгаа. Тэгэхгүй бол 18 хоногийн дотор сурталчилгаа яваад байдаг. Тэгээд ерөөсөө дандаа л ингээл өөрийнхөө дэмжигчтэй л уулзаад яваад байгаа юм шиг харагдаад байна гэдэг. Тэгээд таныг энэ уулзалт Чингэлтэй уулзалтанд ороод дараагийн уулзалтанд орохын дундуур нь одоо ийм нэг 40 орчим минут гарсан гэхлээр нь одоо яг ийм уулзалт хийж байгаа. Таны хувьд бол одоо мэтгэлцээнд ороход бол бэлэн байгаа юу? Мэтгэлцээнийг бол яг хуу 5 удаа 18 хоногт 5 удаа мэтгэлцээ хийгсэн юм яриа гарсан. Тэгээд манай намын сонгуулийн штабаас бол ийм яриа гарч байна. Яг бол надаас бол нэр дэвшигчийн хувьд бол асуусан. Би бол болно. Тодорхой сэдвэр байж болно. Эсвэл ерөн зүгээр бүх одоо асуудлуудаар ингээд 5 удаа мэтгэлцээ хийх бол болохгүй юм алга. Тэгээд яг хуу явж байгаа график юмнуудаа зохицуулаад нөгөө хоёр нэр дэвшигч цаг нараа зохицуулах юм бол мэтгэлцээ хийхэд бол над татгалзаад байх юм алгаа л гэсэн. Хөдөө орон нутагт ч тэр хотод ч тэр бид нэр одоо нэг уулзалт хийхэд нэг 400-500 хүн ч юм уу те. Хэрвээ мэтгэлцээ хийвэл ер нь ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний чинь бол улсуудыг сонирхдаг шүү дээ. Тэр хамгийн сүүлийн өдөр болдог. Тэгэхээр хэрвээ 5 удаа хийх юм бол бас одоо нэр дэвшигчтэй өөрсдийгөө энэ сонгогчдод таниулах бололцоо бол арай нэмэгдэх юм байна. Ер нь зөв юм гэсэн би бол тийм л бодлоо. Тэр нэг хагас өдөртөө орж ирэл мэтгэлцээд. Тэгэхээр 10, 17, 24-ний өдрүүд гэдэг. Энэ яг хөө тэгээд яригадаад явж байгаа. Ямар ч гэсэн таны байр суурь бол ийм байгаа юм байна. Ерөөсөө одоогийн залуучууд бусдыг хүндэлж сур юм л юм. Бусдыг хүндэлж сурах юм бол тэр залуу өөрөө ахмадуудаа, ээж аавыгаа, найз нөхдөйгөө хүндэлнэ. За тэр ойлголтоосоо эхлээд бол ингээд тэр залууч нь эренбтэй болно, өөрөө сурыг гэж боддог болно, сурчээж ажил хөдөлмөр амьдрал залгах юм байна гэж боддог болно. Тэгэхээр бусдыг л хүндэлж сурах хэрэгтэй. Энэ бол Монгол ёс заншил уламжлалаар бол одоо бас их бусдыг ахмадуудаа хүндэлдэг, эренб дараатай байдаг ийм юм бол одоо Монгол ёс заншил амьдралын энэ хэв маяг дотор бол их олон байдаг шүү дээ. Одоо харамсалтай нь ийм ерөөсөө байхгүй. Тэгэл одоо ерөөсөө бүгдээрээ л хүний ирэх. Би яг чамтай яг адилхан хэрэгтэй гэдээ одоо ингэж үү. Тэгэхээр бол нийгэмд бол хүн бусдыгаа хүндлэх хэрэгтэй. Эрх үүргийн тэнцвэр. Тийм. Бусдыг тэгэхээр хэрэгтэй. Тэгэх юм бол дараа нь тэр залуу хүнд өөрт нь бүх зүйлүүд ингэж бий болоод явна. Энэ одоо ингээд маш олон жил хамт амьдсан настан буурлууд байна. Тэгээд бас одоо дөнгөж үргэлж байгаа залуу үеийн хэмжээ байна. Тэгэхээр танай гэр бүлийн тухай асууж бодлоо. Та их нэртэйгээ анх яаж танилцчихсан бэ? Тэр төгсгийн жил бид танилцсан. Одоогийн залуучуудад бол яг инээдтэй сонсогдох уу яах вэ? Таныг бол одоо их тийм дарга байгаад байна. Ерөөсөө одоо яг бидний хувьд ингээд хамт ажилладаг хүмүүсийн хувьд бол уул ингээд ярьж байгаа юм. Уулнаа их бол дарагчиж байгаа хөвгөлтэй янз бүрийн л байдаг гэхэлэр гүй одоо тэгэл нэг тийм дарга харагдаад байна гэл ингээд.
Тэгэхээр одоо та энэ дээр бол ямар нэгэн тийм барьер байхгүйгээр одоо яг үндэл ингэж хариулах хэрэгтэй. Уулзалтын маань зорилго Яаж тийм байна. танилцсан бэ гэхээр зэрэг одоо би нэг ангийн хүүхдүүд ч одоо яаж танилцах вэ? Тэгээд сургууль нэг ангид ороод танилцсан байх л та. Тэ? А зүгээр одоо яг хуу бас яаж ингэж нэг найрсан бэ? хайр сэтгэлтэй болох эхлэл мэхлэл ер нь яав гэвэл одоо тэгээд нэг тэгээд яг та нэг ангийн хүүхдүүд ингээд найзлал ингээд байдаг. Тэгээд нэг 8 9 дугаар анги маань хавьсаал ер нь бас нэг жоохон яасан болов? Очроо одоо ургана гэдэг юм уу яа тиймэрхүү болсон болоо да. Тэгээд одоо 10 дугаар анги төгсөөл тэгэл үндсэндээ бараг шууд гэрүүл болсон. Одоо манай гэрүүлийн хувьд бол тэгээд одоо бид хоёр бол ингээд бараг 30 гаруй жил амьдарч байна. Найзалж байгаа юм байна тий. Хоёр хүүхэдтэй. Бас зүгээр яг залуучуудад тийм сонирхож байж болно инээдэнтэй гэж байна. Манай хоёр хүүхэд битээс хурим хийж өгсөн. 2008 онд. Хурим хийгээг ус утсан байна шүү дээ. Үгүй хурим хийлгүй яах вэ? Ээж аав бол ингээ хурим хийж өгсөн байхгүй юу? Тэгээд манай хоёр хүүхэд ингээ гадаадд сургууль сурч байгаад 2008 онд ээж аав хоёрын яг хурим хийсэн нь 25 жилийн хойно. Мөнгө өрөө. 2008 оны 7 сарын 7-нд болсон байхгүй юу? Тэгээд бид нарт нэг хилээгүй тэгээ хоёулаа ингээд ирээд тэгээ одоо хорим хийнэ. За бодидоо одоо яахсан. Гэт бид хоёр жоохон ич зовоод ингээд гэсэн та хоёрт одоо мөнгө хорим хийж өгнө. Тэгээ яг хоримын ордонд одоо ингээд нөгөө шатаар чинь алхаад тэгээд хорим хийгээд тийм мөнгөн бүгд зүгээд хоёр хүүхдүүдээ бид хоёрт ингээд хорим хийж өгсөн. Тэгээ одоо бодож явахдаа бол бас гоё санагдгийг ээж аав биднэрт хорим хийж өгчээсэн. Бид хоёр хүүхэдтэй бас хорим хийж өгчээсэн. Тэгсэн хоёр хүүхэд бид хоёрт бас хорим хийж өгчээсэн. Тэгээд 25 жилийн дараа тэр 80-ад оны ихэнх үед тэр 82 3 оны үед чинь бид хоёрын хоримн дээр тэр нэг ардын депутатын нэг депутат хүн ирж үг хэлдэг байсан байхгүй юу? Тэгээ яг тэр хүний 25 жилийн дараа авчирч бид хоёрын мөнгө хоримн дээр үг хэлсэн. Тэр үед бол хотын орлогч дарга байсан хүнийг. Тэгээд тэр бол бас зургнууд ингээд 25 жилийн өмнөх дараах зургнууд бол бас гоё харагдаж байгаа. Тэр нөгөө үг хэлсэн 25 жилийн өмнөх депутат нь ингээд зогсолцсон. Тэгээд энэ бол яг хөө би одоо гэрүүлийн тухай асуусан учраас манай гэрүүл дотор бас нэг тийм сонин надад сайхан санагдж явдаг нэг ийм үйл явдал байт юм аа. За ингээд энэ үдс тантай ингээд таны уулзалтан дээр ирсэндээ баяртай байна. Тэгээд таны ингээд сошиал телевизээр харахаар аюу тийм албаны жоохон уйдгартай талтай хүн харагддаг хаа. Тэгээд та ингээд энэ үдс чинь аюу энгийн хүн гэдэг чинь аюу харагдж байна. Тэгээд та яг хөгжилтэй хувьдлаасаа нэг ярьж өгнө үү гэсэн юм аа. Яагаад ингэж дандаа юм одоо дарах шиг байгаад юм бэ гэж. Гэхдээ яг та одоо тэгээд би одоо тэгээд миний хийж байгаа ажил л одоо бас тийм шүү дээ. Төрийн ажил гэдэг бас өөрөө та нар намайг ордон дотор джинс өмссөн, подволк өмссөн явж гин гэж бодлоо. Тэгэхээр бас тэр таарахгүй тий. Тэгэхээр нэг бас нэг энэ төр улсын ажил хийж гэн. Төр дөмбөр ёс ямбур гэж байдаг. Тэгээд тэрийг бас одоо хөндлөх хэрэгтэй, бусдыгаа хөндлөх хэрэгтэй. Тэгээд тэр байдлаас нь л одоо нэг гаднаас л дандаа нэг зангиатай хүн харагддаг байх л та. Одоо хөгжилтэй юм юу ярих вэ? Өнөөдөр ч гэсэн бас сайхан танартай хилээтэй л одоо яриад бас нийтдээ ханиадтай л байна шүү дээ тий. Одоо сая л ингээд таны хоёр уулзалтын чинь дундуур бид нар тийм ээ одоо бас яг одоо таны бас амьдарчээсэн юм газар гэхэлэр энэ цэцэрлэг төрөлн манай залуучууд сонгоод тэгээд танд бас санал тавьсан чинь ер нь дэмжсэн. Тэгээд энэ ч бас их тийм олон жиргээч цугласан байна. Дараагийн одоо бас ингээд асуултуудыг цуглуулад дахиад нэг юм хүү байдалтайгаар ч юм уу ингээд уулзалт зохион байгуулалт бас илүү ингээд хүмүүсийн бас өсвөл хийж байгаа юм уулзалт болох гэдэг л да. Тэгэхгүй л нэг дандаа л юм албаны уулзалтууд та очиж мөрийн хөтөлбөрөөр ярьдаг тийм ээ. Тэгээд нэг ийм уулзалтууд байгаад ингээд шүүмжлүүд бас ингээд их ирж байгаа учраас өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаа. Тэгээд хэрвээ таныг зөвшөөрөх юм бол дараагийн уулзалтыг одоо манай цогтой гишүүн хөтлөнө. Өнөөдөр ингээд хөтлөх гэсэн баг хөтлөж хоторт. Англи хэлжсээд уул нь хоёр хөтлөгчтэй байсан. Тэгэхээр одоо дараагийн уулзалтыг бол манай цогтой гишүүн хөтлөнө гэж бид нар бас ярьсан. Тэгэхээр та өнөөдөр ингээд бас Улаанбаатар хотод ажиллаж байна. Сонгогчдоо нийт залуучуудаа бас хандаад товчхон мэдлэгээ төвшүүлээд өнөөдрийнхөө уулзалтыг өндөрлөе гэх үү. За өнөөдөр ингээд бас богино хугацаанд ч гэсэн их чөлөөтэй залуучуудын сонирхсан асуултанд хариулаад бас сайхан уулзалт болж байна. Ер нь бол яг хуу сонгуулийн сурчлагаа эхэлсэн 2 хоног
явж байгаа 3 дахь өдөртөө ингээд явж байгаа. Бас би орон нутгаар нэлээд явж байгаа. Өнөөдөр бол Улаанбаатар хотод Чингэлтэй дүүрэгт ингээд ажилласан. Тэгээ сонгогчдод ялангуяа залуучуудад бол бид нарын энэ одоо өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдрал ахуй энэ нөхцөл байдлаас бол бид нар гарц юу вэ нөх гэхээр зэрэг бол төр засгийн одоо бодлого нэгдмэл нэг байр суурьтай нэг зүгт харсан хоорондоо зөрчилдөггүй ийм байдал бол их чухал юм аа. Тийм учраас бол энэ сонгуульд бас өмнөх одоо сонгуулиудад улсууд ингээд санал онлоо өгсөн, итгэл найдвар хүлээсэн. Цаашдаа бол нэг улс төрийн хүчинд бас ямар нэгэн маргаангүйгээр хоорондоо зөрчил тэмцэлгүйгээр энэ улс орныг аваад явах ийм боломж бололцоог олговол иргэдэд олон түмэнд залуучуудад илүү үр дүнтэй хэрэгтэй шүү л гэдгийг бодит байдал дээр зөвөр ойлгож одоо энэ сонгуульд оролцоосоо гэж би хэлэх байна. Би зүгээр оюутны гишүүн дараагийн бас нэг ийм уулзалтыг зохион байгуулах тухай ярьж байна. Хэрвээ одоо яг уу би цаг гаргаж болох байх гэж бодож байна. Хэрвээ та нар ийм зохион байгуулад ингээд дараа нь ингээд дахиад зохион байгуулъя гэвэл дараагийнх нь гэр хороолт зохион байгуулж байна шүү дээ. Гэр хороолт амьдарч байгаа залуучууд бас арай өөр юм ярьж магадгүй тий. Гэр хорооллын одоо тэр тулгамдж байгаа асуудлууд юу вэ? Өнөөдөр энэ хотын иргэдийн чинь баг 50-аас илүү 60% гэр хороолт амьдарч байна. Гэр хорооллолд нэг энэ залуучуудтай бас нэг уулзаад сандуудын сонсоод ингээд бол би илүү зүгээр айтайхан болох бол За тэгвэл дараагийн хотод ирэх уулзалтын бас дундуур нь бид нэг ингээ харж аваад бас тэгээд нэг юм 30-40 минут олж аваад тийм ээ. Тэгээд манай одоо барилга хот байгуулалтын сайдаар ажилласан манай зохиол сайдын хувьд бол улсын хурлын гишүүн ингээд гэр хороолол бас залуучуудтай уулзах юм уулзалтыг одоо бас бидний хувьд ингээд зохион байгуулад таны бас дундуур нь юм цаг гаргаж авъя тийм ээ. За ингээд та бүхэндээ өнөөдөр маш их баярлалаа. Танд судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Улс их орны хөлөөгч хүч болсон залуучуудыг дэмжих, ажлын байраар хангах, тогтмол орлоготой байлгах шаардлага Монгол улсад тулгарч байна. Залуус ажилтай, орлоготой байснаар гэр бүлийн тогтвортой байдал нэмэгдэж, улс их орны бүслүүр мэт бат бэх байлгах нөхцөл бүрдэх юм аа. 4 жил эцэг хийхээ гарыг харан байж сургуулаа төгссөн залууст ажлын байртай болох магадлал тун бага байна. Ихтэй сургууль төгсөгчдийн 4-ний 1 нь сургуулаа төгсөөд шууд ажлын байртай болж байгааг боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын яамны статистик мэдээллээс харж болохоор байна. Өөрөөр хэлбэл эд хөдөлмөрлөх насны залуус нийт ажилгүйчүүдийн 29.2%-ийг бүрдүүлж байна. Ажилгүй хүн орон байртай болох, гэр бүл зохиох асуудалд хойрог ханддаг. Учир нь хөдөлмөрлөж байж хөрөнгөтэй болох, гэр бүлээ авч явах учраас тэдэнд ажлын байр нэн тэргүүн шаардлагатай. Ажлын байр тогтвортой, орлоготой байвал нийгэмд үүсэж байгаа хар бараан үйлдэл багасах юм. Гэр бүл салалт буурч тогтвортой нийгэм бий болох юм. Ажлын байр илүү гаргаж өгөх хэрэгтэй л дээ. Тэгээд чанартай боловсрол бэлтгэхийн тулд экстейт сургуулиудад жоо чанарч болох хэрэгтэй. Сүүлийн залууч бас нэг өөрсдөө юм сэтгээд өөрсдөө юм сайн хийдэг болоо гарааны ч гэдэг юм тий. Тэр талаараа гэвэл бас янз бүр боломжууд бас байгаа юм шиг байна. Оюутнуудын төгсөөл яг нэгэн зэрэг төгслөө бүгд ерөөхдөө ажлын байр олдохгүй жил ч юм уу хагас жилийн хөтөлбөр ажилгүй тэгэл явж идэг. Ажлын байр төгсөлтэй байдаг. Нэгдсэн бодлого яаж дээд уламжлалтай хүмүүстэй ажил олгох вэ гэдэг талаар бол тийм бодлого авч ирж болох зөвдөл байх гэж байна. Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч Мяга Минх болт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж орон сууцаар хангах, залуу бүтээлч хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ. За мөн хөдөө орон нутгаас аймаг нийслэлд суралцж байгаа суралцагчдыг дотуур байраар хангах, оюутан дотуур байр хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж засгийн газарт чиглэл болгохоор мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Монголын залуучуудын цаашдын одоо 10-аас 20 жилийн бүх одоо урт хугацааны бодлогыг харсан. Монголын залуучуудад тулгамдж болох ажлын байр, эрүүл мэнд, орон сууц тэ. За дээрээс нь бол тухайн тэр залуучуудын төлөвшөлтөй холбоотой гэдэг бүх асуудлуудыг бол бид нар зохицоор нь тусгаж өгөө. Цаашид бол Монголын залуучуудыг бол яаж хариуцлагатай байх вэ? Яаж Монголын залуучуудыг боловсролтой байлгах вэ? Яаж Монголын залуучуудыг эрүүл байлгах вэ? Санаачлагтай байлгах вэ гэдэг энэ асуудлууд бол бүх энэ хуулийн дэвтэр бол орж ирсэн байна. Залуучуудаа дэмжин, залуучууд ажил эрхлэлт, залуучууд орон байр, залуучууд бүтээлч хөгжил, оюутан дотуур байр цогц хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхийг засгийн газарт чиглэл болгоно. Эвтэй Монгол мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Маргааш иргэн уулзлаа. Баяртай. Баяртай үзэгчтэй. Манай нэр дэвшигч энэ хөлбөр төрийн ухаан суусан, төрийн хат суусан гэж хэлж болно. Улсын хурлын олон хөвөрөлдүүлж байгаа. Засгийн газрын байгуулсан ардын намд дээр нь одоо ерөнхийлөгчийн сонгож өгөөд энэ бүрийн одоо гарны хийсэн ажиллагаагаар
богино хугацаанд гаднаас ирж байгаа зөв дэмжлэг тусалцааг зөв зөвтэй ашиглаж яваад хямралаас гарах ёстой.